Эх орныхоо дотоодын хэрэгцээг 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр 100% хангаж цаашлаад экспортлох зорилготой. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгт Баяр болон хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ган Хүлэг нар 65 жилийн түүхтэй хүнсний ууган үйлдвэр Сүү Хувьцат компани үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр 65 жилийн түүхтэй Сүү Хувьцат компанид ажиллаж байна. За дэлхийд өнөөдөр хамгийн хурдтай өсөн нэмэгдэж байгаа одоо хэрэгцээ бол одоо сүү байгаа. Одоо Монгол улс маань сүүн бүтээгдэхүүнээ хэрэгцээг бас энэ 2026 он хүртэл 100% хангахаар ажиллаж байна. За Монгол улсын хувьд бол одоо ойрын 5 жилийн хугацаанд бол сүүн бүтээгдэхүүнээ одоо дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Энэхүү одоо бас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулахад томоохон үйлдвэрлэгч нар за мөн одоо бас энэ одоо үйлдвэрлэгч нарт одоо бэлтгэн нийлүүлж байгаа малчид за мөн одоо сүүний цехүүдийг бас дэмжих тодорхой одоо бодлогуудыг явуулах шаардлагатай. Тэгээ төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны бас одоо ажлууд эрчимжих ийм одоо ажлын эхлэл бас өнөөдөр энэхүү бас үйлдвэртэй танилцах одоо үйл ажиллагаа болж байна гэж дүгнж болох нэ. Уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн түгээх зорилготой Сүү Хувьцат компани Монгол улсын хүнсний ууган үйлдвэр болохын хувьд чанараар манлайлж бүх чанар стандартын шаардлагыг ханган ажилладаг. Нийт 2500 бэлтгэн нийлүүлэгч, 4200 харилцагч, 600 орчим ажилтан, 7000 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сүү Хувьцат компанидаар бол одоо тухайн одоо сүүг нийлүүлж байгаа малчид фермерүүд эрчимцэн мал аж ахуй дээр одоо санхүүжилт их усүр одоо тэр соён гэгэрүүлэх яг энэ мэрэгжлийн одоо аргачлалаар одоо эрчимцэн мал аж ахуй руу шилжилтийг одоо мэдээллийн их усүр болгох сургалт семинарыг зохион байгуулах ийм ажлуудыг одоо сайн зохион байгуулж байна. Сүү Хувьцат компани нь 2022 онд 27.8 тэрбум төгрөгийн 21.2 сая литр сүүг татан авчээ. Нийт Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төвөд томоохон суурин газрууд гэх мэт 30 бус 4200 цэгт түгээлтэй хийж байгаа юм а.